За Бурхны сургаалд болвол одоо үеийн үр байдаг гэж ярьдаг. Тэгтэл одоо тэр болгонд одоо энгийн хүн байтугай эрдэмтэн хүмүүс итгэж үнэмшихгүй байдаг л да. Тэгээд зарим хүмүүс шашин болохоор Бурхны шашин болвол одоо мунхруулж байна нэтрэгээд. Гэтэл болвол энэ үеийн үр болвол шинжлэх ухааны үндэстэй юм байна гэдгийг одоо математикийн салбар ухаан болох олон цагийн онол дээр тулгуурлаад баталсан. Тэгээд анх удаа тэрнийг баталсан одоо энэ 10 жилийн өмнө батлаад энэ Америкийн хэрэглээний математик гэдэг сэтгүүлд хэвлүүлсэн. Тэгэхдээ энд бол юу байна вэ гэхдээ зэрэг үеийн үр бол хоёр шаттай нэгдүгээр хууль, хоёрдугаар хууль гэж. Тэгэхээр сайн үйл хийсэн бол тэр чинь жаргал болгоно, муу үйл хийсэн бол тэр нь зовлон болгодог гэсэн үеийн үрийн нэгдүгээр хууль. Дараа нь хэрвээ тэр энэ насанд зовлон жаргал болж одоо боловсроогүй нас барсан бол би сэтгэл салаад тэр сэтгэл нь тэр үйлээсээ хамаараад 6 зүйл амтан тэр төрлөө олдоо гэд ингэж ярьдаг. Тэгэхээр гэж ярьдаг л да ийм одоо хэлбэл энийг нь бол хоёр одоо үеийн үрийн хоёрдугаар хууль гэж үзэж болно. Тэгэхээр энэ хоёрдугаар хуулийг бол батлаад энэ Америкийн хэрэглээний математик сэтгүүлд хэвлүүлсэн. Гэхдээ энэ нь бол хоёр нөхцөлд үнэн байгаа. Тэр нь нэгдүгээр ертөнцийн юм үзэгдэл бол одоо бодит зүйл, сэтгэл, төгс бус хурж үлдсэн зүйл байдаг гэсэн нэг юм нөхцөл. Тэрнийг нь бол үнэн гэдгийг нь бас энэ олон улсын глобал журнал гэдэгт хэвлүүлсэн. Дараа нь бас нэг нөхцөл нь бол амьтан хүн өгснээр сэтгэл бие салдаг гэсэн ийм хоёр нөхцөлд үеийн үрийн тэр хоёрдугаар хууль үнэн байхгүй. Тэгээд тэрнийг бие сэтгэл салдаг гэдгийг энэ олон улсын философийн сэтгүүлд хэвлүүлсэн. За ингээд эдгээр бүтээлүүдийг бол эмхтгээд одоо энэ үеийн үрийн хуулийн шинжлэх ухааны үндэслэл гэсэн ийм ном одоо ингээд бичиж хэвлүүлсэн. За эдгээрүүдээ эмхтгээд энэ Монгол дээр Бурхны сургаалын шинжлэх ухааны үндэслэл гэсэн ийм ном хэвлүүлсэн. Энийг бол Ажаагийн редакторсан байгаа. За тэгсэн энэнийг бол ингээд хэрэглээнийхээ байдлаас болоод одоо математиктай учраас хүмүүс одоо энэ ч одоо юу гэж юм бэ? Одоо ойлгоход хэцүү байна гэдэг бахаар нь бас нэг дээд боловсролтой хүмүүс одоо уншаад ойлгох. Дээд дунд боловсролтой хүмүүс зориулаад одоо томьёогүй ийм ном бичсэн энэ гэгэрэлд хүрэх чигээ зан гялзагч од гээд. Тэгснэ бас дараа нь ер нь одоо бас энэ ард түмэндээ хүргэх гэж бодож байгаа юм чинь энэ мунхахаас гэтэл чи уураа номхотгсон мэн гэсэн ном бичсэн. За ингэхэд зэрэг би энд юу хэлэх гэж байна гэвэл энэ гурван төвшний одоо өөрөөр хэлбэл энэ ердийн хүмүүсийн төвшөнд одоо өөрөөр хэлбэл ам хуураг биш ажил хийж амьдрдаг бид мэтийн хүмүүс болвол одоо баримтлах энэ үеийн үрийн хууль гэдгийг энэ одоо ингээд мэдлэгийн гурван төвшөнд ийм ингэж бичсэн. Тэгтээ зэрэг л одоо эндээс чинь юу хэлэх гээд байна гэвэл үеийн үрийн хууль шинжлэх ухааны үндэстэй байна. Тэгээ одоо энэ чинь шашны асуудал биш юм байна оо. Тийм учраас одоо хүмүүс энэ үеийн үрийд бол итгэмжлээд хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэлтэй одоо анхааралтай, болгоомжтой ажиллах хэрэгтэй байна шүү гэдгийг л одоо Монголын ард түмэнд л одоо ойлгуулах гэж байгаа юм шиг дээ. Хамгийн гол асуудал бол одоо энэ үеийн үрийн хуулийг бол ингээд ард түмнийхээ сонорт хүргэж байгаа явдал бол одоо хамгийн гол нь юу хэлэх гээд байна гэвэл одоо сайн үйл жаргаадаг, муу үйл зовоодаг ч юм уу. Шинжлэх ухааны хэллэгээр бол одоогийн ёс зүй, ёс суртахуунтай байгаараа л гэсэн үг. Тэгэхээр энэ чинь шашны асуудал биш. 3 дугаар зууны үеэс эхлээд л одоо Сократ, Аристотель эднэр бол ёс суртахуун, ёс зүйн асуудал тавьсан. Гэхдээ энд чинь бол тэр одоо энэ ёс зүйн асуудлыг бол ерөөсөө ганц одоо Бурхны шашин биш, бүх шашин одоо энэ дээр анхаарал тавьдаг л дээ. Тэгвэл зэрэг чинь одоо яах ёстой болж байна вэ гэхдээ зэрэг энэ хүмүүс миний одоо ерөөсөө ингээд хамгийн гол нь үүлэндээ одоо хичээх хэрэгтэй байна. Үйл
хийж байгаа үйлдэл дээр. Тэгэхээр энэ одоо манад одоо ингээд янз бүрийн үйл хийдэг, тэрнээсээ бол зовлон эдэлдэг. Тэгээ зовлон эдэлдэг. Энэний цаана шалтгаан энэ буруу үйлдэл юм байна шүү. Тэгээ буруу үйлдэлийн цаана юу байна вэ? Муу сэтгэл байдаг юм байна. Муу сэтгэл яагаад үүсч ийнэг вэ? Энэ үүлийн мөрийн хуулийг мэдхгүйгээс болоод хүмүүс муу үйлс хийдэг юм байна гэж. Тийм учраас одоо аль усгаар хүн чинь бид нар мэтийн одоо хуург биш хүмүүс ажил хийж амьдрахын хажуугаар л одоо энэ хамгийн гол нь амьдраа зөв амьдрах хэрэгтэй байна. Зөв амьдрал гэж юу хэлэх вэ гэдэг зэрэг л буруу үйл хийхгүй зөв үйл хийж амьдрах хэрэгтэй байна л гэсэн ийм мессеж нэг л одоо болж өгч байгаа юм да. Одоо хүмүүжлийн асуудал их муу байна. Манад ёс зүй ёс суртахуун байхгүйгээс болоод тэр хүмүүсийн өөртөө нөгөө зовлон жаргал болдог гэж би ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ зовлон жаргал болохоос гадна энэ чинь нийгэмд бол одоо ерөөсөө энэ тийм эмх замбраагүй байдлыг бий болгодог. Хүмүүжилгүйгээсээ болоод тэгээ шорон орон одоо орох нь их бас одоо Монголд бол бараг энэ шорон бол их л хүмүүс болсон гэсэн тэрнийг ачаал ихтэй болсон гэсэн. За тэгэхээр одоо яах ёстой вэ гэхээр одоо ард түмний одоо соён гээгэрүүлэх хэрэгтэй байна. Ард түмний. Яаж соён гээгэрүүлэх вэ гэж. Тэгэхээр энд бол хамгийн гол асуудал бол одоо энэ одоо насанд хүрэхчдийг соён гээгэрүүлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл энэ үүлийн үр бол одоо ийм үүлийн үрийн хууль шинжлэх ухааны үндэстэй юм байна. Тийм үү? Тэгээд одоо энэ үүлийн үрийн тэр нэгдүгээр хууль нь бол энэ хүмүүжлэлтэй холбоотой учраас одоо энийг ард түмэндээ төр засаг нь шашны байгуулгын одоо ингээд эднэрийг бол ингээд ард түмнэдээ бол ганц нэг телевиз, ганц нэг хүмүүс байдгийг би мэднэ л дээ. Зөв энэ бол хангалтгүй байна. Одоо ерөөсөө соёлын довтлохын 60 онд яваад манай Монголын ард түмэнд хэр зэрэг их сайхан нөлөөлсөн бэлээ. Яг тэр шиг одоо энэ гэгэрлийн довтлогоо гэдгийг явуулмаар байна. Тий, гэгэрлийн довтлогоо. Тэгэд энэ гэгэрлийн довтлогыг яаж хийх вэ гэдэг зэрэг энд бол ерөөсөө ард түмний одоо нийт ард түмний хэрэг. Энэ дээр бол төрөөс одоо анхаарах хэрэгтэй байна. Шашнаас анхаарах хэрэгтэй байна. Тий. Тэгээд боловсрал гэсэн ийм гурван шаттай. Тэр боловсрал одоо шашин болвол яах вэ гэдэг зэрэг мэдээж гуушин хүчин босгоход зэрэг энэ үүлийн үрийн хууль гэж юм байдаг. Үүлийн үр байдаг. Та нар одоо болгоомжтой байгээд энэ бол ингээд одоо ингээд энэ бол нөхөр сүсэг маягтай болцсон. Тэгэхээр энийг бол одоо харин шинжлэх ухааны үндэстэй юм байна шүү. Ард түмэн минь. Тийм учраас одоо энэ үйл амьдралдаа хэрэгжүүлгээд шашны талаас сурталчлах хэрэгтэй. Төрийн зүгээс энэ шинжлэх ухааны үндэстэй байна. Одоо эн чинь зам хувраггүй бүх хүмүүс бол одоо үйл ажиллагаанд нэвтрүүлэх хэрэгтэй байна гэд ингээд төрөөс явуулах хэрэгтэй. 3 дугаарт нь бол одоо энэ боловсрлоор дамжуулах хэрэгтэй. Боловсралд одоо бол энэ манад Монголд бол одоо ингээд боловсролын хууль гэж батлагдаж байна. Тэгэхээр манай боловсрал одоохондоо зөвхөн мэдлэг олгохын тийм одоо мэдлэг тал руугаа хандчихсан хүмүүжил байхгүй болсон. Тийм учраас одоо боловсролын одоо энэ хуулийг мэдлэг олгодог, хүмүүжил олгодог. Өөрөөр хэлбэл энэ мэдлэг хүмүүжил хоёр чинь ингээд арга билэг маягтай болгоод ингэж авч явах хэрэгтэй байна.